Хэрэв та M-банк ашигладаг бол Unitel Univision-ийн төлбөрөө M-ээр төлөөд бэлэг авах урамшууллыг эхлүүлжээ. Та төлбөрөө төлөхөөс өмнө аппликейшныхаа лоялти зэсэнд байрлах урамшууллын хэсэг рүү орж хөтөлбөрөө идэвхжүүлээрэй. Таны төлөлт 100,000 төгрөг болох тутамд хүр дэргүүлж бэлэг авах ба дата, хадгаламжийн эрх, кино үзэх эрхээс гадна Евро 2024 үзэх хос тасалбар таныг хүлээж байна. Энэ удаагийнхаа бичлэгээр 2014 онд нээлттэй хийсэн аимшиг төрлийн The Babadook киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Хосууд хүүхдэд төрүүлэхээр эмнэлэг рүү явж байгаагаар кино хэлдэг. Харамсалтай нь машин осолдож улмаар Оскар хэмээх залуу намаа алдана. Гэтэл Амелия гэх бүсгүй хар дарсан зүүднээсээ сэрлээ. Хар дарсан зүүднээсээ айсан байдалтай сэрэхэд түүний 6 настай хүү Самуэль хажууд нь зогсож байв. Тэгэд тэд хинч байхгүйг шалган оронд орхоо болон шүүгээгээ нээж үзнэ. Дараа нь тэр хүүдээ үлгэр уншиж өгөөд унтуулдаг. Маргааш нь Амелия эмнэлэгт ажиллаж байх үед Самуэлийн сургуулаас түүнийг дуудаж багш нь Самуэль сургууль дээр сум харвагч зэвсэг хийсэн гэж хэлэв. Тиймээс тэд түүнийг бусад хүүхдүүдээс хол байлгахаар шийджээ. Учир нь тэд Самуэлийг бусад хүүхдүүдтэй харьцуулахад хачирхалтай авиралдаг гэж үзсэн байна. Тэд Самуэлээр өөр хүүхдүүдийг гэмтэлгэхийг хүссэнгүй. Амелия түүнийг сургуулаас нь гаргахаас өөр аргагүй төрч тэд замдаа худалдааны төв дээр зогсоод юм авахар боллоо. Энэ хэсэгт Самуэлийн аав Оскар Амелияг төрөх үед нь эмнэлэг хүргэж байх үедээ тэд осолд орж нас барсан нь тодорхой болно. Шөнө Самуэль өөрийн олсон ноён Babadook нэртэй үлгэрийн номоо гаргаж ирэн Амелия номыг түүнд уншиж өгөв. Babadook бол нөхөрсөг, хөгжилтэй зүсээ хувиргасан амьтан юм. Гэтэл цаашаа үргэлжлүүлэн номыг унших тусам илүү таагүй, илүү аимшигтай болж байлаа. Хар малгайтай, урт хумстай, аимшигтай инэмсэглэлтэй, шөнө нь өрөөрөө нэрдэг зэрэгээр бичжээ. Улмаар Самуэль айж ээжийнхээ гарт нь уйлснаар Амелия түүнийг тайвшруулж өөр үлгэр уншиж өгөхөр болно. Дараа нь тэр номыг Самуэлийн хүрч чадхааргүй шүүгээний дээр нь хийлээ. Нэг шөнө Самуэль маш их айсан байдалтай өрөөндөө Babadook-ыг харсан гэж хэлдэг. Тэр амьтан гэрт нь байгаа гэдэгт Самуэль итгэлтэй байв. Амелия түүнд Babadook бол зүгээр л ном учраас мангас түүнд хор хөнөөд учруулж чадахгүй гэж тайлбарлана. Үүнийг сонсоод Самуэль ээжтэй таныг үргэлж хамгаалах болно гэж амлдаг. Маргааш нь Амелия ажилдаа явахдаа Самуэлийг дүү Клэрийнхээ гэрт нь үлдээгээд явлаа. Тэгээд түүнийг авахар ирэхэд Самуэль Babadook-ийн тухай ярьж бяцхан Рубиг нь айлгсан тул Клэр маш ууртай байв. Амелия түүнд Babadook жинхэнэ биш гэж итгүүлэхийг оролдсон ч Самуэль уурлаж түүний өмнө тэслэгч шийддэг. Амелия түүнээс тэслэгч хаанаас авсныг нь асуухад Самуэль үүнийг онлайнаар захиалсан гэж хариулна. Тэгээд Амелия түүнд хэрвээ Babadook бодит байсан бол бидэнд харагдах байсан гэж хэлэхэд Самуэль хариуд нь тэр эхлээд хүмүүсийг айлгаж дараа нь тэдэнд харагдаж дотроос нь иддэг гэж хэлв. Үйл явдал Самуэль зойрондоо занга тавьж угаагаар үргэлжлэх ба ингэснээрээ тэр ээжигээ Babadook-аас хамгаалж чадна гэж боджээ. Оройн хоолны үеэр Амелиягийн хоолноос нь шилний хилтерхийнүүд гарч ирдэгч Самуэлийн хоолнд байдаггүй. Тэр үүнийг Самуэлийн тоглоом гэж утсан ч Самуэль үүнийг үгүйсгэж энийг Babadook хийсэн гэж хэлнэ. Хэсэг хугацааны дараа Самуэль өрөөндөө байхдаа шүүгэнд нь хэн нэгэн байгааг мэддэг. Тэр зэвсгээ авч түүнтэй нүүр тулахад бэлэн болсон ч удалгүй Амелия түүний хашгирахыг сонслоо. Тэр шуутхан л түүний өрөөрөө гүйж очин Самуэлийг айчсан орондоороо нуугдж байгааг олно. Амелия түүнийг гаргахад Самуэль түүнийг битгий оруул гэж хашгирсаар байв. Энэ байдалд нь Амелия ихэд бухимдаж Babadook-ийн номыг нь урж хогийн савнд хаялаа. 2 хоногийн дараа Амелия Самуэльтэй Рубигийн төрсөн өдөрт очдог. Амелия Клэр болон түүний найзуудтай хэсэг юм ярьж суух гэсэн ч тэрээр сайн нойр авч чадаагүй болохоор тэдний яриа төвөгтэй санагдана. Дараа нь Самуэль Рубигийн модон дээрх байшинд байх ба охин түүнийг байлгахыг хүссэнгүй. Руби Самуэлийг Babadook-аас айдаг аавгүй гэж шоолдог. Үүнийг нь сонсоод ууралсан Самуэль түүнийг байшингаас дэлгэснээр Руби хамраа хугаллаа.
Улмаар Клэйр охиноо тэврэн авч Амелиа руу уурлаж хашгирах нь мэдээж. Харих замдаа Самуэль Бабадүкийн талаар хашгирч эхлэх ба сүүлдээ бүр таталт өгдөг. Үүнийг хараад Амелиа маш ихээр айж сандран түүнийг эмнэлэгт хүргэнэ. Эмч түүнд зарим зүйлийн талаар хитэх бодох нь түүний оюун санаанд сөргөөр нөлөөлсөн гэж хэлв. Эмч түүнд сэтгэл зүйчтэй зөвлөлтхийг зөвлөдөг бөгөөд ингэснээр Амелиаг Самуэльтэй ярилцаж ойлголцоход туслах болно гэлээ. Амелиа эмчэд уулзалтын цаг болох хүртэл өөрийг нь унтуулах нойрны мөхч болох уу гэж асуудаг. Эмч жор бичиж өгөөд энэ юм түүний сэтгэл санааг хэсэг хугацаанд тайван байлгах боловч тогтмол хэрэглэх нь аюултай байж болзошгүй гэж Амелиад анхааруулв. Маргааш нь хаалга догших чимээ сонсогдлоо. Амелиа хаалга нээхэд хинч байсангүй. Буцаад ортол дахиад л хаалгануудах чимээ сонсогдож үүдэнд нь Бабадүкийн номыг үлдээсэн байв. Улмаар Амелиа номыг авч нээж үзвэл урсан хуудаснуудыг буцаагаад наасан байхаас гадна зургнууд нь өмнөхөөсөө ч илүү аимшигтай болсон байлаа. Эндээс дүгнэхэд Амелиа Бабадүкийг бодит биш гэж үгүйсгэх тусам илүү хүчтэй болно гэсэн үг. Номон дээр Амелиа нохооны хүзүүг хуугалж Самуэлийг багалзуурдаж дараа нь өөрийнхөө хоолойг хэрчиж угаагаар дүрсэлсэн байдаг. Тэр үүнийг хараад айж тэр даруй номыг шатаана. Гэтэл утсан дуугарч утасны цаанаас дараа нь Амелиа гал тогоонд хөрөгчний араас ханны нүхнээс жомнууд гарч ирж байгааг харлаа. Удалгүй хоёр байцаагч ирж Амелиагийн гэрийн байдал болон Самуэлийн биеийн байдал ямар байгааг шалгахаар болно. Самуэль ээжийнхээ өгсөн зүйлээс болж өвдөж байна гэж гомдлдог бөгөөд Амелиа үүнийг зүгээр л эм гэж хурдхан хариулв. Тэр Жомны талаараа тэдэнд дурдсан боловч байцаагч нарт харуулахаар очиход хананд ямар ч нөхө байсангүй. Шөнө Амелиа унтах гэж оролдож байхдаа коридороор чимээ наашилж хаалга самартахыг сонслоо. Тэрээр хаалгыг нээж нохоогоо оруулав. Гэтэл удалгүй дахиад л чимээ сонсогдож хаалга өөрөө нээгддэг. Амелиа дээшээ харахад юм бутрах мэт чимээ сонсогдоно. Гэтэл Бабадүк таацсан дээр гарч ирэн түүнд царайгаа харуулж аимшигтайгаар ойлцсон. Тэрээр шуутхан л Самуэлийг авч шатаар доошоо буудаг. Дараа нь тэрээр зурагт үзэж байхдаа гинэт зүрмэгэлдэг ба дэлгэцэн дээр Бабадүк болон өөр бусад хачин зураглал гарна. Амелиа нойрны дутагдлаасаа л болоод эдгээр дүр зураглалууд толгойд нь эргэлдэж байна гэж боддог. Улмаар түүний Самуэльтай харьцах хандлага нь хүртэл өөрчлөгдөнө. Самуэлийг өлсөж байна гэж хэлэхэд Амелиа түүнийг Бааса ид гэж загнадаг. Дараа нь өөрийнхөө үйлдэлд гэмшсэн Амелиа хүүгээсээ уучлалт гуйж цайны газар өглөөний цай уулгалаа. Гэртээ харих замд Амелиагийн өвөр дээр жомнод холхиж машины дээвэр дээр Бабадүк гаран балбаснаар айж сандарсан тэрээр машин мөргөж осол гаргана. Улмаар ослын газраас зугтаадаг. Гэртээ Самуэль ээжийнхээ биеийн байдал муудж байгааг хараад түүнийг Клэйр рүү залгах гэж хэлсэн ч Амелиа татгалзана. Шөнө нь Амелиа унтахыг хичээж байхдаа байшинд хэнэгэн байна гэхийг сонсож босдог. Тэрээр шалгахаар босоод гал тогооны өрөөнд Самуэлийг хөрш Грейс рүүгээ залгаж байгааг олж харлаа. Улмаар Амелиа хүүгээсээ утсыг нь булааж аваад энд бүх зүйл асуудалгүй. Бид сайн байна гэж хэлв. Утсаа салгасныхаа дараа тэр хутаг авч утсаа дасалсан тул Самуэль дахин хэн нэгэн рүү залгаж чадхааргүй болдог. Самуэль ээждээ түүний машиныг мөргүүлсэн нь Бабадүк хийсэн хэрэг танд Бабадүкийг оруулахыг би хүсэхгүй байна гэсэн ч Амелиа Бабадүк бодит биш. Чиний тэнэг бяцхан толгойдох төсөөлөл гэж түүн рүү хутгаараа жичлэн хэлдэг. Хэсэг хугацааны дараа тэр хүүдээ эмгөхөд Самуэль уухаас татгалцсан ч Амелиа түүнийг хүчилснээр уужгаа мэт дүрсгэн. Дараа нь тэр зарим нэгэн дуу хоолой сонсож зойрлуу очин Оскарыг олж харлаа. Амелиа түүнийг хараад маш их баярлсан ч Оскар өөртөө нь үр тамт байхыг хүсвэл хүүгээ түүнд авчрах хэрэгтэй гэж хэлдэг. Үүнийг сонсоод Амелиа түүнийг Оскар биш харин Бабадүк гэдгийг ойлгоно. Улмаар айсан Амелиа түүнээс нуугддагч Бабадүк гарч ирээд түүн рүү дайрлаа. Дараа нь тэрээр зурагт үзэж байтал нохой нь түүн рүү хуцснаар энэ нь Амелиагийн уурыг хүргэж нохойг хөөн гал тогоонд барьж аваад үзүүгэн жугалдаг. Тэгээд Амелиа намайг оруул гэж жөтгөрийн дугаар хашгирч
хаалгыг зохиж эхэлсэн ч Самуэль түүнийг ээж нь биш Бабадук гэдгийг ойлгож хаалгаа тайлсангүй. Гэтэл Амелиа хаалгыг эвдэн орж ирээд Самуэльд нөхрийнх нь оронд түүнийг өгсөн бол хавьгүй дээр байсан юм гэж бодож явдгаа хэлнэ. Үүнийг нь сонссон Самуэль түүнийг ээжигээ биш гэж хашгирдаг. Улмаар тэр түүн рүү дайрах гэхэд Самуэль дэслэгч шидээд зүгтаалаа. Энэ үед тэдний хөршин ирэхэд Амелиа бүх зүйл асуудалгүй сайн байгаа гэж хэлв. Одоо Амелиа өөрийн гэсэн ухаантай ярьж байгааг хараад Самуэль түүнийг зүгээр болсон гэж бодно. Тэгээд түүн рүү очиход Амелиа хүүд түүнийг аавтай нь уулзуулахыг хүсэж байгаагаа тэнд маш үтсгэлэнтэй чи аз жаргалтай байх болно гэдгийг хэлдэг. Энийг сонсоод Самуэль Амелиагийн хөл рүү нь хутга зоож зойрлоо зүгтаалаа. Амелиа түүний араас хөөж түүний тавьсан занганд нь унах үед Самуэль түүн рүү дайрч ухаан алдуулна. Хэсэг хугацааны дараа Амелиа ухаан ороод өөрийгөө хүлэгдсэн байхыг мэддэг. Самуэль түүнд та надад хайргүй ч гэсэн би танд үнэхээр их хайртай гэж хэллээ. Мөн ээжтэй Бабадукийг дуудсан хүн нь Амелиа болохоор зөвхөн тэр өөрөө л түүнийг өөрөөсөө салгаж чадна гэдгийг хэлнэ. Гэтэл Амелиа гараа суллаж Самуэлийг багалзуурсан боловч удалгүй юу хийж байгаагаа ухааран Самуэлийг цаашаа дүлхээд Бабадукийг өөрөөсөө гаргахыг хичээн тэмцсэний эцэст хар бихээр бөөлждөг. Тэгээд тэднийг шатан дээр байхад мангас Самуэлийг шатны дээшээ өрөөрөө татхад Амелиа араас нь очиж түүнийг аварлаа. Улмаар Оскар өрөөнд дахин гарч ирээд яг үххийнхээ өмнө хэлж байсан үгтэй адилхан зүйлс хэлэхэд түүний толгой нь хуваагдана. Удалгүй Бабадук Самуэлийг татаж чангаахад Амелиа түүнийг буцаан авч чаддаг. Харанхуй сүудэрнээс далавч гарч ирлээ. Амелиа хүүгээ барьсаар хэрвээ Бабадукийг хүүд нь хүрхэл юм бол ална гэж сүрдүүлнэ. Гэтэл Бабадук хувцастайгаа шалан дээр ундаг. Амелиа түүн рүү ойртоход маш хурц гэрэл тусч муухай дуу хоолой хашгирсаар зойрлуу орон хаалгыг түгждэг. Хэд хоногийн дараа байцаагчид эргэн ирэхэд бүх зүйл хэвийн мэт санагдана. Амелиа Самуэлийн төрсөн өдөрт зориулж гэрээ догчулсан бөгөөд өмнө нь нөхрөө нас барснаас хойш яг нэг өдөр болдог болохоор тэмдэглэдгүй байсан гэдгээ байцаагчдад хүлээн зөвшөөрдөг. Байцаагчдыг явсны дараа Амелиа Самуэль хоёр гаднаас өтөд түүж аяганд хийнэ. Тэгэд Амелиа тэр өтнүүдээ аваад зойрлоо бууж шалан дээр тавилаа. Бабадук одоо тэдний зойронд амьдарч байгаа ба хэдийгээр Амелиа руу дайрах боловч хүч чадал нь хүрэхгүй Амелиагийн тэжээмэл амтэн шиг болжээ. Улмаар аягтай өтнүүдийг харанхуй руу татан оруулж Амелиа гадагшаа гарч ирэн Самуэлийг хайр дүүрэн тэрвэрснээр кино төгсдөг.